2026 оны 2 сарын 17-нд нар хэртэлд 28% налуутай Бомбей ордонд болсон. За тэгэхээр энэ хэртэлт бол дөнгөж одоо дараагийн 2 жилийн турш болох хувь тавилангийн өөрчлөлтүүдийг болон шинэ эхлэлүүдийг бас төгсгөл болон эхлэл гэдэг энэ зүйлийг бол хариуцж байгаа. Тэгэхээр 2026 оны 2 сарын 17-нд болсон хэртэлтэнд маш олон гаригууд бол өдөөгдсөн байгаа. Тэгэхээр ялангуяа 28% налуутай Бомбей ордонд гэдэг маань мэдээж хэртэлтийн зангилаа маань ухарч явдаг. Ухарч яваад өнгөрсөн одоо сүүлийн 18 сар буюу 1 жил 6 сарын турш бол загасны орд болон охины ордонд болж исэн бол одоо загасны ордноосоо сүүлийн хэртэлтийг л охины ордонд хийгээд гарах гэж байгаа. Тэгэхээр энэ 3 сарын 3-нд хамгийн сүүлийн одоо сар хэртэлт болж байна. Тэгэхээр энэ хэртэлт маань охины ордонд болох юм аа. Тэгээд үүнээс хойш бол дараагийн том нар хэртэлт буюу бүтэн нар хэртэлт 8 сарын 12-нд Бомбей ордонд, Арслангийн ордонд болох нэ. За тэгэхээр энэ жил 4 чухал одоо хэртэлт Бомбей ордонд, 2 чухал хэртэлт Арслангийн ордонд болж байгаа. Тэгэхээр 8 сарын 12-наас ахуулаад Арслангийн ордонд одоо бүтэн нар хэртэж. За тэгээд дараагийн 18 сарын турш хэртэлтийн зангилаа маань одоо Бомбей орд руу толгой хэсэг нь харж, сүүл хэсэг нь Арслангийн орд руу харсан байдалтай хэртэлтүүд бол болж эхлэх нь байна. Тэгэхээр энэ хэртэлт за өнгөрсөн 2 жилийн турш бол маш олон үйл явдал загасны ордонд бол болсон. За тэгэхээр загасны ордонд энэ одоо хэртэлтүүд болон охин загасны хооронд болж исэн хэртэлтүүдийн маань зангилаасууд одоо арай өөр энергиудыг татаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр Бомбей ордонд хэртэлт болсноороо эдийн засгийн одоо том өөрчлөлтүүдийг бол авчирна. Маш олон шинэлэг өөрчлөлтүүд ямар нэгэн зүйл дуусч ямар нэгэн зүйл эхэлнэ. Тэгэхээр санхүүгийн эдийн засгийн хувьд бол маш олон өсөлттэй өөрчлөлттэй шинэлэг өөрчлөлтүүд авчирсан ийм санхүү эдийн засаг мөнгө одоо зүйлтэй холбогдсон ийм өөрчлөлтүүд бол болж эхэлнэ. За энэ хэртэлтүүд маань мэдээж хувь тавилангийн одоо эргэлт өөрчлөлтийг бол авчирдаг. Тэгэхээр төгсгөл болон эхлэл гэдэг ийм зүйлүүд бол байнгын үүсэж байдаг. За ялангуяа саяны болсон 2 сарын 17 оны хэртэлт болохоор одоо жишээлбэл таны одоо натал чартн дээр натал чартаа гаргаад харах хэрэгтэй. За ямар нэгэн гаригууд 28, 27, 28% налуутай ямар гаригууд одоо таны натал чартн дээр байна. Энэ болгон саяны хэртэлтэнд бол өдөөгдсөн байх бүрэн боломжтой. За ялангуяа миний одоо жишээлбэл натал чартн дээр 27% налуутай хувь тавилангийн зангилаан толгой хэсэг байршдаг. Одоогоор Тэнгэрийн ван гарагтай аялж байна. За энэ бол өдөөгдсөн ба миний хувьд бол ямар нэгэн байдлаар өөрийнхөө хувьд ярих, хэлэх, одоо илэрхийлэх, за дуу хоолой, санхүүгийн байдал зүйлүүд болон миний одоо ярьж хэлэх зүйлстэй холбогдохоос гадна мөнгө санхүүгийн холбогдлолтой зүйлүүд дээр бол өөрчлөлтүүд, огцом эргэлтүүд болон мэдээж зарлага юм уу урт удаан хугацааны зорилгынхаа араас хөрөнгө оруулалт хийх шаардлагатай ч юм уу ийм үйлдэлүүд бас болсон байхыг үгүйсэхгүй. За нөгөө талаас энэ хэртэлт бол үргэлжлүүлэн энерги бол одоо ойрын 3 сар дотор маш идэвхтэй татна. За зарим маань одоо ихэнх маань одоо бол энэ 3 сарын дотор одоо ч гэсэндээ энэ хэртэлтийн энерги бол одоо танд их идэвхтэй мэдрэгдэж болохын нөгөө талаас болохоор энэ хэртэлтийн одоо эхлэл маань дөнгөж эхэлж байгаа. Тэгэхээр бол хамгийн одоо эрчимтэй нөлөөлөл бол энэ ирж байгаа 8 сарын 12-нд болох бүтэн нар хэртэлтээр маш их идэвхжиж бүр илүү хүчтэй болж эхэлнэ. Тэгэхээр энэ хэртэлт маань одооноос 18 жилийн өмнө яг энэ байршилтаа болсон ба одооноос 9 жилийн өмнө энэ зангилаан толгой сүүл хэсгүүд бол өөр яг the reverse хийсэн гэсэн үг. Тэгэхээр 9 жилийн өмнө Арслангийн орд руу толгой хэсэг нь харж, сүүл хэсэг нь Бомбей орд руу харж исэн бол за яг 18 жилийн өмнө болохоор яг толгой хэсэг нь яг энэ байршилтаа одоо хэртэлтүүдийг бол авчирч исэн гэсэн үг. За нөгөө талаас болохоор энэ хэртэлтүүдэд ямар ордууд илүү эерэг болон ямар нэгэн байдлаар
За сөрөг гэж ярихаас илүүтэйгээр жоохон төвөгтэй боловч заавал давмтуулах шаардлагатай болох вэ гэдэг дээр мэдээж Нумын ордо, за Бомбийн ордо, Хоньны ордо, Ихрийн ордо, Арслангийн ордуудад бол илүү олон эерэг талын өөрчлөлтүүдийг бол авчрах ба илүү одоо жоохон давмтуулах шаардлагатай ийм жоохон байр сууриасаа илүү гарч өөрийгөө илэрхийлэх шаардлагатай, өөрийгөө харуулах шаардлагатай ордуудад бол мэдээж ус болон газар бие махбодтой ордууд бол орно. За энэ хэртэлтүүдэд мэдээж би танд түрүү хэлсэн таны натал чартан дээр Бомбийн ордонд, Арслангийн ордонд ямар гаригууд танд байдгийг энэ болгон дээр хувь тавилангийн одоо шинжилэлт, өөрчлөлт, эргэлт өөрчлөлтүүд бол гарч ирнэ. Зарим тохиолдолд одоо жишээлбэл Арслангийн орд одоо мандж байгаа орд нь Арслангийн орд хэрвээ бол таны харилцаа холбоо, гэр бүлийн амьдрал, ганц биеуд маань энэ үеэр хин нэгэн хувь тавилангийн өөрчлөлтүүдийг авчрах боломжтой, хин нэгэн үнтэй уулзрах. За дээрэс нь одоо гэр бүлтэй хүмүүс маань харилцаа холбоонд ер нь томоохон одоо ийм өөрчлөлтүүд авчирсан үйл явдлуудыг татах. За нөгөө талаасаа одоо ажил бизнес хийж байгаа илүү олон одоо төрлийн хүмүүстэй харьцах дуртай шинэ ажил бизнесийг юм уу шинэ хамтрагчуудыг хүлээж байгаа бол мэдээж энэ үеэр Арслангийн ордны мандалттай хүмүүсийн харилцаа холбооны хэсэг дээр энэхүү хэртэлт маань бол болж өгнө. За энэ хэртэлт бол мэдээж таны хүсэл сонирхлыг их өдөөсөн өөрчлөлтүүдийг бол авчирна. Тэгэхээр хувь тавилангийн занглаан толгой хэсэг буюу Раху гэж үздэг энэ хүү одоо хэртэлтийг одоо өдөөдөг энэ астрологийн математик point маань таны одоо хувьд ямар нэгэн байдлаар хүсэж сонирхож араас нь хөөцөлдөж өөрийн болох гэж хичээх юм олон хүсэл мөрөөдөл юм уу, харилцаа юм уу, мөнгө, санхүүгийн асуудал юм уу. За дээрэс нь хувь тавилангаараа үүнд чинь тус нэмэр болох хүн, газар, үйл явдлуудыг бол энэ хэртэлтүүд маань өөрөө татна. За тэгэхээр бол одооноос 9 жил, одооноос 18 жилийн өмнө таны амьдрал ямар өөрчлөлтүүд орж ирсэн, ямар шинжилтүүд гарч ирсэн, ямар зүйл дуусч, ямар зүйл эхэлж ирсэн бэ гэдгийг бас эргэн санах шаардлагатай болох нэ. За тэгэхээр бол ордуудад маань ямархуу байдлаар өөрчлөгдөх вэ гэдэг одоо энэ хэртэлтүүд маань дараагийн 18 сарын турш таны хаана ямар одоо хувь тавилангийн төгсгөл болон эхлэл үүсэх вэ гэдгийг бол ярих гэж байна. За мэдээж одоо хоньны ордноос ахуулаад ярина. Хоньны ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэртэлт маань таны нөхөрлөл хүрээлэл, найз нөхөд, за community, та ямар хүмүүстэй найзалж, ямар хүмүүстэй эргэн тойрондоо байнгын идэвхтэй уулзалт, цуглаан, семинар, үйл явдлыг бол хийдгүү энэ болгон дээр төгсгөл болон эхлэл бол үүсгэнэ. Тэгэхээр бол энэ хэртэлтийн үеэр ямар ч үсэн одоо хоньны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд альва зүйл дээр болон зорж байгаа хүсэл тэмүүлэл дээр чинь ямар нэгэн байдлаар тус нэмрээ үзүүлэх хүмүүс, нөхөрлөл хүрээллүүдийг бол энэ үеэр татчихээн. Дараагийн 18 сарын турш таны хувьд нийгэмшил, байр суурь, олон нийтэд хүрэх, олон нийтийг хамарсан ямар нэгэн зүйлийг хийж бүтээх, за урт удаан хугацааны санхүүгийн одоо эрх чөлөөнд хүрэхийн тулд та юу хийх шаардлагатай байна, ямар хүмүүстэй найзалж, ямар одоо хүрээлэлд та хүртэл одоо багтах шаардлагатай вэ гэдэг дээр хүртэл өөрчлөлтүүд, хувь тавилангийн эргэлтүүд бол гарч ирэх бүрэн боломжтой. За нөгөө талаас мэдээж одоо таны хувьд зорилго тэмүүлэл гэдэг зүйлээ их анхаарах, зорилго тэмүүлэл дээр илүү их анхаарах. За магадгүй таны хувьд бус дуийг бодвол илүү их хүсэх, сонирхох, илүү их олонд хүрсэн ажлуудыг хийх, бүтээх. Магадгүй үүний нэг нь бол сошиал медиа, интернетээр илүү олон хүнд хүрэх сонирхол, илүү олон хүнд үйл ажиллагаагаа, бизнесээ хүрэх сонирхол хүртэл идэвхтэй болж өгөн. За нөгөө талаасаа бас энэ үеэр та урт удаан хугацааны зорилго тэмүүллийнхаа араас хөөцөлдсөн одоо ажлуудыг эхлүүлэх боломжтой бас болж эхэлж байна. За дээрэс нь одоо илүү олон хүнд хүрсэн ажлуудыг хийхээс гадна олон найз нөхдүүдтэй болох гэж олон одоо тийм өвөрмөц сонирхолтой, сонин өөр төрлийн магадгүй одоо өөр үзэл бодолтой, магадгүй их олон төрлийн үзэл бодолтой хүмүүстэй хүртэл энэ үеэр холбогдох ба илүү таны одоо нийгмийн байр суурь хүрээлэл чинь их тэлж өгөх боломжтой юм үе бол эхэлж байна. Мэдээж толгой харсан хэсэг буюу одоо хувь тавилангийн занглаан толгой харсан хэсэг болгон дээр хүний хүсэл, сонирхол, хүч авахыг хүсдэг тэр дотоод
магад нэг талаасаа хүсэл шунал одоо үүсчдэг. Тэгэхээр энэ маань бас нэг төрлийн таныг болон одоо таны зорилго дээр чинь их тодорхой мэдрэгдэх бүрэн боломжтойг бол харуулж байна. За нөгөө талаасаа болохоор мэдээж одоо сүүл хэсэг нь болохоор Арслангийн орд руу одоо харж байгаа. Арслангийн ордонд харж байгаа. Тэгэхээр үр хүүхдтэй холбоотой зарим нэгэн байдлаар одоо үр хүүхд чинь юм уу үр хүүхдүүдтэй холбоотой ямар нэгэн асуудлууд таны хувьд нэг тийм сонирхолтой яг одоо чухал сэдв болохоосоо илүүтэйгээр илүү их нийгэмшил, байр суурь, олон хүрээлэл, тэмүүлэл, хүсэл, мөрөөдөл, зориг гэсэн юм зүйлүүд рүү чинь бас тэг үүгээрээ дамжуулан санхүүгийн олон өөрчлөлтүүдийг хүртэл та өөртөө эрэлхийлсэн хайсан байдалтай явна. Мэдээж нөгөө талаараа бас энэ одоо Арслан болон Бомбын ордны зангилаас таныг ямар нэгэн авиас бэлгээрээ хүртэл олон нийтэд хурж үйлчлэх юм боломжийг бас нөгөө талаараа өгнө гэсэн үг. За хоньны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд мэдээж одоо бас болцоо, дээт, за хин нэгэн хүнтэй уулзах, учрах гэдэг дээр бас энэ жилийн хувьд бас мэдээж гол нэг одоо зүйл байгаа нэг бол Бархас Уд гариг маань Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр Арслангийн орд руу Бархас Уд гариг маань дараагийн одоо 12 сарын турш байршлаа 2026 оны 6 сарын 30-ны өдөр хийж байгаа ба энэ маань үргэлжлүүлэн дараагийн 27 оны 7 сар хүртэл аяллаа бол хийнэ гэсэн. Тэгэхээр хоньны ордныхны маань хувьд ялангуяа 7-8 сард их идэвхтэй одоо өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө Азийг турших, за болзоонд явах, хин нэгэн хүнтэй одоо илүү их одоо ганц биед маш хин нэгэн хүнтэй уулзрах, за дээрээс нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, аз жаргалыг мэдрэх, эрх чөлөөтэйгээр өөрийнхөө дуртай зүйлүүдэд одоо илүү их цаг хугацааг зарцуулж байгаад эргүүлээд одоо хэртэлтүүд маань одоо үргэлжлүүлэн болсноор 8 сарын 12-наас хойш таны хувьд илүү нийгэмшил, байр суурь, хүрээлэл гэдэг зүйлэр үгүй одоо илүү их энерги чиглүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ энэ үеэр одоо болцоо шууд хаагдчихж байгаа юм биш. Магадгүй таны хувьд ирж байгаа одоо тэр Бархас Уд гариг маань бас одоо хувь тавилангийн зангилаан сүүл хэсэг, эртэлтийн сүүл хэсэгтэй холбоо тогтоож байгаа маань таны хувьд харилцаа холбоогоо илүү сүнслэг төвшөнд авч явах. Эсвэл харилцаа холбоо маань эргээд хин нэгэн хүнтэй та таньдаг хүнтэй уулзрах, хин нэгэн хүнтэй та урд нь мэддэг хүнтэйгээ болцох ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бас илүү их идэвхтэй өөрчлөлтүүдийг бол авчрах боломжтой. За нөгөө талаас хэртэлт маань эргээд одоо таныг илүү олон одоо идэвхтэй зорилгын араас хөөцөлдүүлж байгаа учраас таны хувьд тэр чигтээ 2026 оны одоо 100-ны сарын хэртэлтүүд бол таныг маш олон идэвхтэй бүтээлч үйл ажиллагаа, бүтээлч олон зүйлүүдийг хийж бүтээх, эхлүүлэх, олон нийтэд хүрэх гэсэн юм олон юм зорилгоодыг тавьсан, бас маш идэвхтэй өөрчлөлтүүдийг татсан юм энерги рүү оруулж байна. За мэдээж хоньны ордныханд бол Санчир гариг маань дараагийн 2 жил одоо байршиж байгаа маань нэг төрлийн одоо маш олон одоо юу гэдэг болгоомж бас их тийм mature том хүн болсон юм энергүүдийг мэдрэмжүүд өгөх боловч нөгөө талаасаа одоо Арслангийн ордонд ирж байгаа Бархас Уд гариг маань илүү чөлөөтэйгээр өөрийгөө илүү ухаалаг байдлаар өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө зорилгын араас илүү их ухаалаг, илүү тайван байдлаар өөрийгөө чиглүүлэхэд илүү тус нэмэртэй одоо болж байгаа юм үйл явдлуудыг бол энэ хэртэлт маань татж байна. За энэ дараагийн орд бол Үхрийн орд. Ирж байгаа энэ хэртэлт маань Үхрийн ордныхны маань хувьд. За хэртэлтийн маань хувьд энэ ирж байгаа хэртэл 2 сарын 17-нд болсон ба үргэлжлүүлэн 3 сарын 3-нд Охины ордонд бүтэн сар хэртэлт бас болж байна. Тэгэхээр энэ бүтэн сар хэртэлт маань за үхрүүдийн маань хувьд илүү одоо юу гэдэг харилцаа холбоо, өөрийнхөө одоо сонирхол, хобби, өөрийгөө илэрхийлэх байдлууд дээрээ илүү одоо ухаалаг, илүү шийдэмгий, илүү бусдаас нэг хол хөндөй боловч аливаа асуудлыг мэдэрч ойлгосон, илүү их харилцаа холбоонд ямархуу хүмүүстэй байх уу, ямархуу байдлаар өөрийнхөө дуртай зүйлийг, өөрийнхөө дур сонирхлыг илэрхийлэх үү, бас дээрэс нь өөрийгөө харуулах байдал, бусдын өмнө гараад өөрийгөө илэрхийлэх байдлууд дээр хүртэл
3 сарын 3-ны өдөр бол маш их идэвхтэй одоо чөлөөтэй ийм өөрчлөлтүүдийг бол та татж байна. За ямар ч байсан энэ хэртэлт маань таны хувьд эргээд ажил карьер руу буюу ирж байгаа 2026 оны 8 сарын 12-наас ахуулаад 2028 он хүртэл үргэлжлэх дараагийн 18 сарын хэртэлт маань таныг ажил карьер илүү их нийгэмд ажиллаараа хүрээллээрээ за ялангуяа таны статус байр суурь албан тушаалтай холбогдсон зүйлсүүдээр бол хэртэлт маань болно. Тэгэхээр бол таны хувьд энэ хэртэлт маань таныг албан тушаалтай за байр суурьтай нийгэмд ямархуу харагдах хүрээлэл за дээрэс нь ажил карьераараа дамжуулан бусдад ямархуу байдлаараа харагдах уу. За дээрэс нь магадгүй та дараагийн 18 сарын турш ажил албаны хувьд юм уу, ажил карьерийн хувьд хин нэгэн болон байгууллага ямар нэгэн зүйлийг та удирдах шаардлагатай болсон ийм үеуд рүү бол оруулж өгөх бүрэн боломжтой. Тэгэхээр таны хувьд бол одоо бусдын өмнө биеэ яаж авч явах вэ, ажил карьер дээр ямар хуу өөрчлөлтүүдийг татах вэ? За мэдээж таны хүсэл сонирхолж өгсөндөө албан тушаал руу хувь тавилангаараа үнэхээр одоо очих ёстой сонирхож байгаа байр суурь, албан тушаал, ажил карьерийн статус нэрээ одоо очих бүрэн боломжтой үеийг хүлээж байгаа бол энэхүү хэртэлт маань дараагийн 18 сарын турш болох ба энэ хэртэлтээр та хувь тавилангийн одоо төгсгөл болон эхлэл буюу нэг ажлаас болж нөгөө ажилд орох эсвэл нэг албан тушаалаас дараагийн албан тушаал буюу ялангуяа ийм дээшээгээ агсан төвшний одоо ийм байдал руу шилж төлөвлөгөөнүүдийг та хийн. Хэрвээ та албан тушаал ахиж чадахгүй бол ажлын байраа албан тушаалаа байгууллагаас солиод өөр газар өөр байгууллагт хүртэл орох боломжийг энэхүү хэртэлт маань дараагийн 18 сарын турш танд өгж байна. За тэгэхээр бол мэдээж ажил карьер дээрээ та хэн байх уу, ямар хуу байх уу, ямар хуу байдлаар хүмүүсийг өдөрдөн зохион байгуулах уу гэх мэтчлэн олон шинэлэг өөрчлөлтүүдийг хүртэл өөртөө үүсгэхээс гадна үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа хэртэлт таныг бусдын өмнө одоо хийж байгаа зүйлдээ эзэн болох, хийж байгаа зүйлдээ өөрөө эзэн байх ийм бүрэн боломжоор хангасан одоо хувь тавилангийн өөрчлөлтүүдийг ажил карьер дээр чинь бол өгж байна. За энэ дараагийн орд бол эхрийн орд. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэртэлт буюу дараагийн 18 сарын турш таны ажил карьер дээр ямар хэртэлтүүд, ямар өөрчлөлтүүд болох вэ? За таны хувьд болохоор энэ ирж байгаа хэртэлт таныг хувь тавилангийн одоо хувь тавилан руу чиглэсэн сургууль соёл, боловсрал, сурч мэдэх, гадагшаага чиглэсэн энергийг бол өгж байна. Тэгэхээр ихэнх тохиолдолд энэ үеэр хүмүүс маань одоо сургууль соёл юм уу, эсвэл гадаад улс орн юм уу, аялал бизнес зүйлүүдийг бол эхлүүлдэг. За тэгэхээр бол магадгүй зарим маань энэ үеэр одоо гадагшаага чиглэсэн бизнесийг эхлүүлэх, ямар нэгэн зүйл оруулж ирж зарж борлуулах, эсвэл ямар нэгэн гадны улс оронтой холбоотой холбоо тогтоосон ажлуудыг бол эхлүүлдэг. За энэ бол одоо хувь тавилангийн эргэлт өөрчлөлтөөр бол танд амжилттай болно. За нөгөө талаасаа мэдээж одоо өөрийнхөө натал чартн дээрх гаригуудыг анзаарах шаардлагатай. Таны натал чартн дээр жишээлбэл одоо бомбын ордон дээр ямар гаригууд, ямар холбоосуудыг хүнд хөнгөн гэх мэтчлэн зүйлүүдийг харж авах шаардлагатай. За нөгөө талаасаа бас энэхүү болж байгаа хэртэлт маань таныг гадаад улс оронтой холбоо тогтоохоос гадна дахин сурч мэдэхэд бас нөлөөлнө. Тэгэхээр ихэнх тохиолдолд бас хүмүүс энэ үеэр сургууль соёлд орох, гадагшаага одоо өөр улс оронд очиж сургууль соёлд орох юм уу, сургууль соёлд орж илүү боловсрлоо дэвшлүүлэх энэ төр гэсэн ийм боломжуудаар хүртэл хангаж өгдөг. За нөгөө талаасаа бас гадагшаага чиглэсэн аяллууд идэвхтэй болж өгж байгаа ба нөгөө талаас зарим тохиолдолд айгүйх тийм хийж байгаа зүйлээрээ паблиш хийх, ямар нэгэн зүйлд хүрч үйлчлэх, эсвэл өөрийнхөө итгэл үнэмшил, өөрийнхөө бодол сэтгэхүй, өөрийнхөө зорилго зүйлүүдийг бусдад харуулахын тулд магадгүй одоо жишээлбэл хин нэгэн хүн номоо бичээд номоо одоо паблиш хийгч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд бас энэ үеэр бас маш их идэвхтэй болох нь байна. За нөгөө талаасаа таны хувьд жижиг зүйл ярихаас залхаж илүү том зүйлүүдийн араас хөөцөлдөг сонирхолтой юм уу? Том зүйлүүдийг бодож, том зүйлүүдийн араас өөрөө маш идэвхтэй одоо эрч хүч энерги зарцуулах ба холын орноос мэдээ сонсох, гадаад улс оронтой холбогдсон мэдээллүүд тань руу маш идэвхтэй одоо болж эхлэхээр харагдаж байна. За энэ дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо хэртэлт маань таны болон одоо таны хувьд ямар өөрчлөлтүүдийг хэртэлт маань авчрах вэ? За хэртэлт маань
дараагийн 18 сарын турш бомбын ордонд болж байгаа. Тэгэхээр бомбын ордонд болж байгаа маань таны хувьд ямар нэгэн байдлаар өөрийнхөө дотоод сэтгэл зүйтэй харьцаа үүсгэх, өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгох, за дээрэс нь хин нэгнээс ямар нэгэн нууцыг мэдэж авах, за нөгөө талаас санхүүгийн байдал төр чинь өөрчлөлтүүд гарч ирэх буюу таны хувьд хин нэгэн хүнтэй хамтарч ямар нэгэн ажил бизнес эхлүүлэх юм уу, хин нэгэн хүн танд магад одоо шинэ идей санаанууд өгөх үгээр дамжуулан та тухайн хүнтэй хамтарч ямар нэгэн ажил бизнесийг илүү нууцлаг байдлаар хийх гэх юм уу да. Энэ ажил маань өөрөө нэг төрлийн нууцлаг байдлаар юм уу эсвэл хин нэгний цуглуулсан мэдээлэл, хин нэгний цуглуулсан эд хөрөнгө, хин нэгний цуглуулсан мөнгө санхүү, банк санхүүтэй холбогдсон байдлаар өрнөх өндөр боломжтой. Зарим тохиолдолд энэ үеэр банкнаас зээл авах, банкнаас зээл хөөцөлдөх, за банктай холбоотой ямар нэгэн санхүүгийн одоо зүйлүүдийг авах, үл хөдлөх хөрөнгө авах, эсвэл үл хөдлөх хөрөнгөө зарах, борлуулах гэх мэтчлэн олон өөрчлөлтүүдийг хийхээс гадна нөхөр юм уу эхнэрийн чинь санхүүгийн байдалд бас их өөрчлөлтүүд орж үүгээр дамжуулан та илүү одоо юу гэдэг өөртөө найтахаас илүүтэйгээр гэр бүлийн хүндээ нөхрөөсөө дэмжлэг тусалцаа, эхнэрээсээ дэмжлэг тусалцаа авах бүрэн боломжтой. За нөгөө талаас болохоор өөрийнхөө одоо юу гэдэг хурааж хуримтлуулсан зүйлүүдэд та магад одоо жишээлбэл хадгаламж үүсгэх, хадгалах, банктай харьцаа үүсгэх гэх мэтчлэн олон ийм шинжилт өөрчлөлтүүдийг бол үүсгэж байна. За маш одоо чухал тохиолдлуудад энэ хүү хэртэлт маань бас зарим нэгэн одоо өнгөрсөн насны хувь тавилангийн одоо учрах ёстой ийм харилцаануудыг бас их татдаг. Тийм болохоор гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Ялангуяа мэлхийн ордны мандалттай хүмүүс энэ үеэр одоо гэр бүлийн харилцаа юм уу, харилцаа холбоон дээр ямар нэгэн одоо нууцыг мэдэж авах юм уу, эсвэл өөрөө эргээд ямар нэгэн зүйлтэй холбоо тогтоох юм уу, хин нэгэн хүнтэй одоо харилцаа холбоо илүү гүнзгийрэн өөрчлөгдөх юм уу, ийм одоо зүйлүүд бол болохыг үгүйсэхгүй. Гэхдээ энэ маань мэдээж 18 сарын турш учраас тийм урт удаан хугацааны харилцаа бас биш байж болох юм аа. За нөгөө талаас болохоор хэртэлт маань өөрийнхөө дотоод асуудлыг та ойлгоход их нөлөөлнө. Магадгүй энэ үеэр та бөөдөр очих, магадгүй энэ үеэр та сэтгэл судлаач нар очих, магадгүй энэ үеэр та астрологч нар очих гэх мэтчлэн ийм өөрчлөлтүүдээр та өөрийнхөө нууц, өөрийнхөө асуудлуудыг өөрийнхөө гэр бүлтэй холбогдсон болон өөрийнхөө сэтгэл зүйтэй холбогдсон асуудлуудыг олж мэдэх, эрэл хайгуул хийж ямар нэгэн хүсэж байгаа зүйлээ юм ажил карьер дээр хүртэл ямар нэгэн асуудлууд үүслэ гэхэд та эрэл хайгуул хийх, бусдаас тусламж гуйх гэсэн ийм олон одоо боломжуудыг энэ хэртэлт маань танд одоо дэлгэж харуулах нэ. За энэ дараагийн орд бол Арслангийн ордны мандалттай хүмүүс. За Арслангийн ордны мандалттай хүмүүс маань би түрүүн эхлэл хэсэгт ярьсан одоос 9 жилийн өмнө таны амьдралд ямар өөрчлөлтүүд орж исэн, таны бие физиологи, гадаад үзмж байдал, таны өөрийгөө олох мэдээг сорих, таних гэдэг энэ зүйлүүдээр өөрчлөлтүүд орж исэн бол энэ одоо хэртэлтийн зангилаа маань эсрэг тишээ харсан гэсэн үг. Тэгэхээр бомбын орд бол таны яг одоо харилцаа холбоо, гэр бүлийн харилцаа холбоо, ирэмийн харилцаа холбоон дээр бол байдаг. Тэгэхээр бол энэ үеэр та хэрвээ ганц бие бол урт удаан хугацаанд ганц бие явсан бол хин нэгэн хүнтэй уулзрах бүрэн боломжтой. За нөгөө талаасаа бас энэ хэртэлт маань танд шин төрлийн хүмүүсийг урд нь учирж байгаагүй гадаад өврөн мэс магадгүй илүү одоо эрх чөлөөтэй, илүү өрөм сэтгэл зүйтэй, эсвэл илүү олон одоо хил устай, магад одоо өөр улс орны гэсэн ийм энергиүүдийг бол татж байгаа. За дээрээс нь таны хувьд бас одоо харилцаа холбоон дээрээ илүү их одоо анхаарал болон хувь тавилангийн энэ одоо зангилаа хэртэлтээр уулзах ёстой, хэсэг хугацаанд тантай одоо юу гэдэг ажил бизнес хийх ёстой хүмүүсийг бол татнаа. За нөгөө талаасаа бас мэдээж гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд энэ үеэр гэр бүлийн харилцаанд илүү их анхаарах, гэр бүлийн хүний чинь одоо амьдралд шинжилт өөрчлөлтүүд гарч ирэх үгээр дамжуулан тухайн хүн илүү цаг хугацаа, энерги эрч хүч болон одоо илүү анхаарлаа хандуулахыг шаардна. За нөгөө талаас болохоор хэртэлтийн зангилаа маань танд одоо хувь тавилангаараа учирч хэсэг хугацаанд таны одоо нийгэм дэслэх байр суурь, ажил, карьер, за сошиал медиа, интернет, олон нийтийн одоо харилцаанд чинь тус нэмрээ үзүүлэх хүмүүсийг та өөртөө татгаас гадна магад нөгөө талаараа бас илүү их одоо энэ хувь тавилангийн зангилаанд толгой өсөг маань маш их хүсэл шунал, маш их одоо тийм амбиц зүйлийг үүсгдэг учраас өөртөө бас ямар хуу төрлийн хүмүүстэйгээ харьцаж байгаа вэ? Ямар хүмүүс танд
үнэн худлаа ярьж байгаа вэ гэдэг дээр хүртэл маш анхааралтай ажиллах шаардлагатай учраас хуурамч хүмүүс, худалч хүмүүсээс одоо болгоомжтой байхыг бол энэ үеэр зөвлөж байна. За охины орд. За ирж байгаа энэ хэртэлт маань охины орд. За охины ордныхны маань хувьд хамгийн сүүлийн хэртэлт бүтэн сар хэртэлт. Таны орд нь 3 сарын 3-нд болоод дуусж байна. За тэгэхээр бол энэхүү хэртэлт дараагийн хэртэлт маань дараагийн 18 сарын турш хаана болох вэ? За гэхлээр таны ажил үйлс, өдөр тутмын эрүүл мэнд, за ажилтай холбогдсон асуудлууд. За ирж байгаа 18 сарын турш бол таны хувьд магадгүй та ажлын байраа солих, офисоо солих, амьдарч байгаа газраа солих юм уу, өдөр тутам ажлаа явуулдаг юм уу, эрүүл мэндэ өнгөрөөдөг газрууд чинь солигдсон өөрчлөгдөх боломжтой. Эсвэл та эргээд ажилд орох, ажлын байр юм уу, амьдралын хэлбэр чинь өөрчлөгдөх өндөр боломжтой. За ирж байгаа 18 сарын турш таны хувьд бол илүү эрүүл мэндэд анхаарсан, илүү их олон шинжилт өөрчлөлтүүдийг хийсэн, донтолтоосоо салсан, шинэ хоол хүнсийг нэвтрүүлсэн, эрүүл мэндэд анхаарсан, шинэ цагийн хувиар, шинэ хооллолт, шинэ амьдралын хэлбэр зүйлүүдийг энэхүү хэртэлт манаас авчирж байна. За нөгөө талаасаа бас мэдээж ажлын байр, офис, амьдардаг одоо цаг хугацаагаа зориулдаг газрууд чинь бас энэ үеэр шинжлэгдэн өөрчлөгдөн, магадгүй та офисоо солих, ажлын байраа солихоос гадна ямар нэгэн байдлаар одоо таны хувьд ирж байгаа 18 сарын турш тэр чигтээ амьдралын хэлбэр, ажил төрөл, за урд нь бол одоо ажил төрөл дээр зарцсан байдалтай байсан бол энэхүү хэртэлтээр та илүү шинэлэг одоо өвөрмөц сүүлийн үеийн одоо арга технологиг ашиглан ажил дээрээ шинжилт өөрчлөлт гаргах, за дээрэс нь одоо өөрийнхөө дайсантай илүү их нүүр тулах, ямар нэгэн асуудлыг шийдэх, за дээрэс нь шинэ ажилд орох түрүү хэлсэн, за дээрэс нь таны хувьд магадгүй энэ хэртэлтээр бас тэжээвэр амьтантай болохыг бол үүсэхгүй байна. За нөгөө талаас болохоор мэдээж таны хувьд илүү байр суурь, өөрийнхөө комфорт зоноосоо гарсан олон хөдөлгөөн өөрчлөлтүүдийг дараагийн 18 сарын туршийн тэгэхээр ажил дээрээ илүү одоо идэвхтэй байхаас гадна өөрийнхөө хийж байгаа ажил төрлийг илүү их олон түгээхийн тулд өөрийнхөө нүрийг, царайг өөрийгөө ашиглах гэх юм, өөрийнхөө нүр царайг илүү их олонд харуулж ажиллаа явуулах бас юм боломжуудаар энэ ирж байгаа хэртэлт маань танд өгч байна. За энэ дараагийн орд бол жинлүүр. За ирж байгаа хэртэлт жинлүүрийн ордныхны маань хувьд за илүү одоо бүтээлч болж эхлэх нь байна. За үр хүүхдтэй болох боломжтой жил танд бол нэг талаараа залгана. Гэхдээ би танд хэлсэн натал чартаа илүү их харах хэрэгтэй. Тин чи ямар гаригуд байна, ямар гаригуд одоо энэ хэртэлтэнд өдөөгдөж байна гэдгийг харах хэрэгцээтэй. За тэр таны хувьд бол цоошин одоо дараагийн 18 сарын турш өөрийгөө хайрлах, өөрийгөө ойлгох, өөртөө зөв харилцааг үүсгэх. За дээрэс нь өөрийнхөө дуртай зүйлийг олж мэдэх, өөрийнхөө хоббиг илүү их оролдох. За би жишээлбэл ийм зүйл сонирхдаг, энийг оролдоод үзье. За ийм зүйл нь болдгоо маань. За тэгвэл бүжиглж үзье, фитнес хийж үзье, йога хийж үзье гэд яг өөрийнхөө дурлаад байгаа зүйлийг олж хайхын тулд илүү эрэлхийлсэн ийм бүтээлч жилийг бас нэг талаараа та залгаж байна. За нөгөө талаасаа бас одоо үр хүүхдтэй бол үр хүүхдийн чинь амьдрал илүү эерэг өөрчлөлт шинжилтүүд бол орж эхэлнэ. За магадгүй сургуульд орох, цэцэрлэгт орох, эсвэл сургуулаа төгсөх гэх мэтчлэн олон өөрчлөлтүүд үүсгэхээс гадна найз нөхөд хүрээлэл, нийгэмшил гэхээсээ илүүтэйгээр би өөрөө юу хүсэж байгаа бэ? Би юуны араас юуг сонирхож байна? Би юунд дуртай вэ? Миний хобби, миний хувцаслалт, миний фэшн, загвар, стил гэх мэтчлэн зүйлүүдэд эрэл хайгуул хийсэн ийм одоо гайхалтай өөрчлөлтийг бол дараагийн 18 сар танд өгч байна. Дээрээс нь шинэ хоббитой болох боломжтой. За түрүүнээс натал чартан дээр чинь ямар гаригуд байна, үр хүүхэдтэй болох боломжтой. Эсвэл та ямар нэгэн шинэ бүтээлч ажлуудыг эхэлж үүгээрээ дамжуул нэг томоохон бүтээлэг бий болох бүрэн боломжтой ийм одоо таатай үе ирж байна. Нөгөө талаас эртэлтийн сүүл хэсэг нөхөрлөл хүрээлэл найз нөхдийн хэсэг рүү чинь харсан байна. Тэгэхээр энэ одоо хэсэг бол таны хувьд мэдээж найз нөхдөд ч байдгаараа байна, харилцаа холбоо идэвхтэй байна. Гэхдээ эндээсээ илүү холдсон, өөрийгөө хайсан алхмуудыг та дараагийн 18 сарын турш хийхнэ. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо хэртэлт 18 сарын турш болж байгаа арслан болон бомбын ордны хэртэлт маань таны орон байр, үл хөдлөх хөрөнгө, газар,
гэсэн зүйл дээр бол хэртэлт бол болж байна. Тэгэхээр таны хувьд бол магад энэ үеэр хамгийн наад зах нь орон байраа шинжлэх, өөрчлөх юм уу, засвар үйлчлэгээ хийх юм уу, арай өөр том зайтай, илүү том, илүү тансаг гэсэн ийм зүйлүүдийг бас хөөцөлдөж болох юм аа. Ягаад тэгэхээр норднууд буюу хувь тавилангийн зангалын толгой өсөг одоо хүсэл шунал одоо илүү одоо том, илүү их, илүү тансаг гэсэн зүйлүүдийг бас илүү хөөцөлддөг. Тэгэхээр магадгүй таны хувьд их том байр, магадгүй их хэмжээний зүйлсийг орон гэртээ худалдаж авах гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдэг та энэ үеэр одоо өөр ингэсэн орон байр, лагерын одоо газар байшин барих гэж байгаа бол одоо илүү их хүсэх, илүү их том, илүү их сайхан гэсэн ийм одоо зүйлүүдийг хүсхийг бол үгүйсэхгүй. За нөгөө талаасаа бас хэртэлтийн маань зангалан одоо энэ хэртэлт маань эерэг талаараа гэвэл таны хувьд гэр бүлтэйгээ илүү цаг хугацаа өнгөрүүлэх, гэр бүл рүүгээ чиглэсэн олон өөрчлөлтүүдийг хийх, гэр бүлд чи ямар нэгэн эерэг одоо өөрчлөлтүүд гарч ирснээр та цаг хугацааг илүү гэр бүлийнхэнтэйгээ дараагийн 18 сарын турш илүү хөнгөрөөх. За дандаа ажиллагаа явдаг байсан бол одоо бол та гэр бүлтэйгээ холбоотойгоор илүү олон шинжилт өөрчлөлтүүдийг хийх. За нүүх суух. Магадгүй зарим маань бас одоо улс орон дамжин газар нутаг солих гэдэг ийм өөрчлөлтүүд бол ирж байгаа 18 сарын турш хувь тавилангаараа одоо болох ёстой бол таны одоо газар нутаг үйл хөдлөх хөрөнгө, за орон байр гэдэг зүйлүүд дээр ч юм бол болох нэ. Заны дараагийн орд бол ном. За номын ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэртэлт маань таны ах дүүстэй холбоотой эсэг болон хамаатан садан ах дүүс, унаа тэрэг, машин тэрэг, хуршүүдтэй холбоотой эсүүд дээр бол эрдэлтүүд нь болж байна. Тэгэхээр энэ хэртэлт маань ирж байгаа одоо 18 сарын турш та хамгийн түрүүнд одоо юу гэдэг машин тэргээ солих юм уу, машин тэрэгтэй болох бүрэн боломжтой байна. Нөгөө талаараа бас ах дүүс амраг садангийн амьдрал харилцаа холбоонд өөрчлөлтүүд гарах ба илүү одоо холбогдох, хамтрах, ажиллах, эсвэл ямар нэгэн шинэ идэ санаа боловсруулан ах дүүс амраг садантайгаа харилцаа холбоогоо илүү тэлэх, ойлголцох, ойртох. За нөгөө талаасаа богино аяллууд таны амьдрал дээр маш их идэвхтэй гарч ирнэ. Тэгэхээр ажлын аялал жишээлбэл номын ордны нартай хүмүүст ойрхон аяллууд их идэвхтэй болж болох үс байна. За номын ордны мандалттай хүмүүсийн ах дүүс амраг садан болон өөрийн чинь ойр ойрхон очдог жим, фитнес болон таны одоо хуршүүдтэй холбогдсон эсвүүдээр илүү олон өөрчлөлтүүд гарч ирж байна. Бас хувийн бизнесүүд илүү тэлэх боломжтой юм уу? Хуваараа ямар нэгэн бизнесийг эхлүүлэх бүрэн боломжтой болж эхэлж байна. Сурсан мэдсэн зүйлүүдээ яаж өөрийн гар доор яг өөрийн одоо хэрэгцээ шаардлагыг хангасан байдлаар явуулах вэ гэдгийг хүртэл та бодож олж шинээр одоо ажлуудыг эхлүүлэх бүрэн боломжтой болж эхэлж байна. За нөгөө талаасаа бас одоо юу гэдэг хэрвээ таны сар одоо номын ордонд байдаг бол та гэр бүлийн ойр ойрхон одоо аяллууд юм уу, гэр бүлтэйгээ ямар нэгэн уулзах ёстой юм, шаардлагатай юм хэртэлтээр өөрчлөлт шинжилтүүд болон аяллууд бол идэвхтэй болох нэ. За хамгийн гол зүйл бол энэ хэртэлтээр таны хувьд өөрийнхөө одоо хийж байгаа зүйлийг юм уу, сурч мэдсэн зүйлүүдийг бусдад хүргэх арга механизмыг олох. За шинэ одоо ажлаа явуулахын тулд шинэ программыг ашиглах, шинэ одоо сошиал медиа, гар утас, интернет, компьютер, лаптоптой харилцаа болон илүү идэвхтэй одоо ажлаа онлайн бизнес одоо интернетээр явуулах болон ойр ойрхон хүмүүст хүрэх юм боломжуудыг нээсэн ажил бизнесийн чинь хувьд илүү их үр өгөөжтэй, богино гэхдээ ойлгомжтой ийм зүйлүүдийг хийж боловсруулах боломжтой зүйлүүд энэ хэртэлтээр бол гарч ирж байна. За нөгөө талаасаа бол мэдээж ямар нэгэн сонирхож байгаа курс дугууландаа энэ үеэр хамрагдах боломжтой. Дээрээс нь ажил бизнес чинь хамгийн хэрэгцээ болдог ямар нэгэн зүйлийг сурч мэдэх юм хэл ус одоо хүртэл наацхан сурах ч юм уу, шинэ хэлний курс хүртэл та явах, шинэ одоо аппликейшнтэй холбогдсон ажлуудыг хийх юм уу, ажлыг хийх бүрэн боломжтой юм таатай үеийн хэртэлтээр бол тань ирж байна. За энэ дараагийн орд бол матрын орд. Ирж байгаа хэртэлт буюу арслан бомбын ордонд болж байгаа энэ хэртэлт маань таны хувьд дараагийн 18 сарын турш санхүүгийн байдал, таны дуу хоолой, хэл яриа, өөрийгөө илэрхийлэх байдал, өөртөө итгэх итгэл үнэмшил болон ялангуяа өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй ч холбоо тогтоож байна. Тэгэхээр бол энэ хэртэлтээр таны санхүүгийн байдалд
маш том шинжилт өөрчлөлт орно. Магадгүй энэ үеэр та ажлаа солиод шинэ газар ажилд орох, эсвэл та илүү их өөрийнхөө санхүүгийн байдалтай чиглэсэн юм, өөрийнхөө гэр бүлд чиглэсэн байдлаар ажлаа уялдуулан шинжилж өөрчлөх. За дээрээс нь санхүүгийн одоо байдал чинь хүртэл өөрчлөгдөх буюу та өөр шинэ газраас мөнгө санхүүтэй холбогдсон өөрчлөлтүүдийг гаргаж ирэхээс гадна таны хувьд мөнгө санхүүтэй холбогдсон байдлууд дээр шинжилт өөрчлөлт гарах, та мөнгө их өрөх, мөнгө их олох. Гэхдээ бол энэ маань тогтохгүйгээр айгүй их тийм орж гарсан ийм энергиуд бол их идэвч байна. Магадгүй та жишээлбэл энэ үеэр үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах. За магадгүй та энэ үеэр жишээлбэл нүүрс царайнда хагалгаа хийлгүүлэх. Магадгүй та энэ үеэр хэмжээгээр мөнгө зарцуулах буюу маш их ярих ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд бас их идэвхтэй болохоор харагдаж байна. За энэ үеэр худлаа ярихаас зайлсхийх хэрэгтэй. Дээрээс нь болж игэл одоо сурж мэдсэн зүйлүүдэд бусдад хуваалцах шаардлагатай. Дээрээс нь одоо хэрэгтэлтээр мэдээж таны хувь дараагийн 18 сарын турш мөнгө олох байдал юм уу, мөнгийг олж харах үнэлэх, үнэлэмж, өөртөө итгэх итгэлүүд маш их өөрчлөгдөнө. Гэр бүлийн амьдралд бас маш их өөрчлөлтүүд санхүүтэй холбогдсон байдлаар зарлаг гарна, бас орлого орно. Иймэрхүү байдлаар бол хэрэгтэлт маань тань дээр нөлөөлж байна. За энэ хэрэгтэлтийн дараагийн нөлөөлөл загасны орд. Загасны ордны маань ирж байгаа энэ хэрэгтэлт. За загасны ордонд хэрэгтэлт маань өнгөрсөн 18 сарын турш бол танд зориулж та өөрийгөө таньсан, өөрийгөө ойлгосон, өөрийгөө хайсан юм жилүүд бол болсон бол одоо эргээд таны хувьд энэхүү хэрэгтэлт маань таныг илүү их одоо сэргэлтүүд үүсгэх гэдэг юм уу, илүү материалын байдлаас гарч илүү их spiritual, сүнслэг төвшөнд очих боломжтой юм уу? Магадгүй энэ зарим нэгэн байдлаар аяллаар өөр улс оронд очисноор гадагшаага чиглэсэн энерги чинь эргээд таныг олон улсын аялал руу чиглүүлэх хөлийн чанд, далайн чанд руу явахад нөлөөлнө гэж бол харагдаж байна. Тэгэхээр бол ирж байгаа энэ 18 сарын турш таны хувьд өдөр тутмын ажил амьдрал, өдөр тутмын үр шир юм уу асуудлаасаа холдоод илүү одоо юу гэдэг амар амгалан оюун санаа сэтгэл зүйн хувьд амар амгалан боловч өөр улс орн руу очиж ажиллах амьдрах ч гэдэг юм уу. Дээрээс нь ямар нэгэн өдөр тутмын асуудлуудаасаа зүхтааж юм уу хоолдож өөрийгөө илүү чөлөөлсөн, амарсан, сувлал, аялал за нөгөө талаасаа ямар нэгэн зүйл донтохоос болгоомжлох хэрэгтэй, бас ямар нэгэн зүйл автахаас болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ бол энэ үеэр илүү их одоо бусдаас тусгаарлагдсан, бусдаас энерги холдуулж татсан, илүү их өөрийнхөө дотоод ертөнц, өөрийнхөө дотоод сонирхол зүйл болон өөрийнхөө эрэл хайгуултай илүү холбогдсон буюу та энэ үеэр эрэл хайгуул хийх, за бодит амьдрал дээр прагматик байдал дээр юу болдгийг эргээд энэ эрэл хайгуулаараа дамжуулан ямар өөрчлөлтүүд авчирсан гэх мэтчлэн судалгааны бас юм үе рүү орох боломжтой байна. Тэгэхээр ирж байгаа хэрэгтэл таныг нэг төрлийн аялал, судалгаа, бусдаас хол хөндий байж, нийгмээс тусгаарлаж, өдөр тутмын ажил амьдралаас холдож, илүү их хайх, эрэл хийлэх, бясалгах, даяанчлах, за хол улс оронд очиж ажиллаж амьдрах гэдэг ийм боломжуудыг бас нөгөө талаараа хангаж өгч байна. За хамгийн одоо энэ хэрэгтэлтийн хамгийн одоо анхааруулах ёстой зүйл гэвэл донтолт юм уу, ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо юу гэдэг асуудлуудыг та олж харах шаардлагатай. Хэрэгтэлт маань таныг илүү их одоо бусдад үйлчлэх, эсвэл илүү их одоо өөрийнхөө далд тухамсар сэтгэл зүйн одоо асуудлуудаа, өвчлөлүүдээ олж харах. За дээрэс нь илүү их болж игэл 18 сарын турш та бусдад үйлчлэх юм уу, бяцлалд суух юм уу, эсвэл эрэл хайгуул хийсэн ажлуудыг эхлүүлвэл танд маш ашигтай ба сөрөг талын хувьд магадгүй та цаг хугацааг дэмий зүйлд өрөх, магадгүй одоо нэг талаасаа ямар нэгэн одоо хуучин донтолтууд чинь сэдрэх гэдэг ийм одоо зүйлүүд бол үүсэх өндөр боломжтой анхаарах шаардлагатай байна.